Баярлалаа. За энэ хуулийн төсөлд хүүхд хамгааллын зохицуулалт маань хүүхдүүдийн насны ялгууртайгаар хэд зэрэг тусгагдсан бэ гэдэг асуулга юм л да. Өөрөөр хэлбэл за нэг 6 настай хүртэл хүүхд бол бас л өөрийгөө хамгаалах чадвар байхгүй. Заавал бусдын дэмжлэг, асрам, халамж шаарддаг. За 6-аас 10 хүртэл бас нэг өөр. 10-аас 15 хүртэл бас нэг өөр. 15-аас дээш бол тэр хүүхд өөрийгөө бүрэн хамгаалах чадвартай байх шийдэ. Тэгэхээр энэ бодлого зохицуулалтын хувьд бол бас энэ хууль бол хүүхдийн насны ялгууртайгаар байвал илүү зохимжтой юм шүү. Энэ талаар энэ хуулийн төсөлд хэр зэрэг харилцаа зохицуул тусгагдсан бэ гэдэг нэг асуудал байна. За хоёрдугаарт бол энэ траншины хүүхд гэд бас нэг хэсэг хүүхдүүд байсан. Одоо ч хүн байна уу бас мэдэхгүй байна. Гэрээсээ дайжсан. За ер нь ийм хүүхдүүд хэр зэрэг олон байдгийг. За тэгээд гэрээсээ хүүхдэн дайжсан эцэгт хуулийн ямар хариуцлага хүлээх вэ? За тэгээд ер нь траншины хүүхдийн хамгааллын асуудлаар бол бас илүү тодорхой судалгаа хийсэн. Энэ хуулинд илүү тодорхой зохицуулт хийсэн юм асуудал байна уу гэж хоёр дахь асуудал байна. За гуравдугаарт тэр зарим гишүүний тодруулж хэлэх юм бол саран гэрэл гишүүнтэй би санал нэг байна. Ер нь хүүхдийн 6 наснаас сургуульд явдаг болсноос хойш ялангуяа энэ хөдөө орон нутагт бол малчтын хүүхд дотгуур байранд байдаг. Гэтэл тэр дотгуур байранд бол асрах багш байхгүй. За тийм зардал төсөвч байхгүй. Дотгуур байрны нөхцөл нь ч гэсэн маш хүнд байгаа. Ийм нөхцөлд бол тэр хүүхдийн бас ирэх бас зарим талаар зөрчигдөж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл орчин бүрдээгөө. Орчин бүрдээгөө байхад бол шууд 6 настай хүүхдийг сургуульд оруулсан. За нөгөө тал дээр бол бас нийгмийн том процесс явагдаж байгаа шүү дээ. Хөдөөгийн гэр бүл бол хоёр хуваагдаад нэг хэсэг нь сумын төвд ирж сууршдаг болсон. Тэгээд залуу малчтын халаа бас буур хандлагатай ийм маягтай болж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр бол бас хүүхд хамгааллын үүднээс энэ 6 настай хүүхдийн орчин нөхцөлийг сайжруулах, эсвэл сонголттой байдлаар зохицуулах болцоо байхгүй юу гэсэн ийм 3 асуулт асууя.